Нэвтрүүлгийн хилээд номын сан болон хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг зочин Улаанбаатар сонгодог эмнэлгийн захирал одоо эмч бол цайхан эмчийг урьж оролцуулж байна. Тэгэхээр бидний урилга хүлээж авсанд баярлалаа. Оноогийн нэвтрүүлэгт оруулах гэж баярлалаа. Бид нар нэвтрүүлгийн зочтой цайгаар дайлдаг. Таныг бас Ахмад цайнаас бас өөрийнхөө уухыг сонирхож байгаа цайгаа сонгохыг хүрч байна. Наван цай унаа зүрхэн цай. Сүүлийн бас шин савлгаатайгаар ирсэн байгаа. Бас Ахмад цай бууж байгаарэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Орж ирэл харж илаа. Энд нэлээд олон судар тавьсан болохоор манай нэвтрүүлгийн одоо хамт олныг ирнэ гэж бодоод юм судар тавьчих гэж бодож байсан. Ямар судрууд байна энд? Ерөөс рекламж бэлдээгүй шүү. Энийг хэлэхэд яг энд л байжсэн. Энд биш л энэ дээр байжсэн шүү. Харин тийм энэ дээр байжсэн. Энэ эднэн чихөө их хвчлэн бүдний шашныхан байгаа. Энэ бол бас очир огтлогч. Их надад ер нь хэд байдгийн. Бүр болно гэрт очиж үзвэл надад 9 эрдэнэр хийсэн очир огтлогч 2 3 ч байдгийг. Яг тэгвэл тэр монголчуудын оюуны өндөр соёл, номонд, буддийн сургаалт хичнээн хүндэтгэлдэг, ханддаг байсныг харуулж байгаа тийм юу болохоор би өөр хэрэг болгож авсан. Тэгээ энэ ч гэсэн надад ингээд авчаад уншихад их зүгээр юм лээ. Орчин үеийн ном шиг болоод та кириллээр гэсэн уншсан аа? Кириллээр хинч уншсан. Уншсан тий. Очир ахлагч чинь сүүлийн үед нэлээд олон кириллээр гараад байгаа шүү дээ. Тайлбартайж гарч байгаа хүмүүс хөрвүүлж алтан гэрэл жадам судруудыг хүртэл орчин үеийн хэл рүү хөрвүүлээд гаргацсан ба. Энэ болохоор их гоё тэгтэй. Миний монголоор унших тийм сайн биш. Ялангуяа гадаад нөгөө төвд хятад өгнүүд дээр төгтаг гэдэг. Тэнийг барьжаад уншихад их гоё юм болоо давхар нэг хавцлаад. Энэ дээр би нэг арьсан хавц хийчих гэж байгаа. Тэг уншиж байвал гоё юм болоо гэж бодоод авсан хүнээс энэ бас нэг эртний хятад армаа юм байна лээ. Тэгээ би энэ гадуур кириллээр хараагүй. Тэгээ их сургуулийн профессор Хишиг Сүрэнгээс асуусан. Энэ гадуур гарсан юм уу, хэрэглэн гарсан юм уу гэд шичин гуй хэмээх түүх гэд. Би нэг мэдхгүй байгаа. Хишиг Сүрэн профессор болохоор монгол хэлний багш мэдхгүй юм. Энийг ер нь кирилл рүү буулгуулад хэрэглэнд оруулахгүй бол монголчуудад айлуудын гэрт янз янзын хэрэглээнд ороогүй хүмүүс мэдээгүй ном шодрол их байдаг юм аа. Надад нэг Тэмүүжингийн аав нь бүртийг гууж явах үеийнхээс ахуулаад эхний хаан ширээнд суух хүртэлх үеийнх нь бас монголоор нэг юм ном байна лээ. Тэр одоо Яосын түүхээс авсан юм уу? Эсвэл нөгөө алтан товчоос авсан юм уу бүүмэд? Сайн ингээд тиймэрхүү номнууд байдаг. Тэгээд зарим нь би эрдэмтэд өгч нэг хэрэглээнд оруулах юмсан гэж бодоод байгаа. Тэгсээр нь ингээд ном маш их цуглуулдаг гэдэг. Цуглуулдаг биш. Ерөөсөө миний үндсэн хобби бол унших бодох байлаа. Тавтад анх ном сурч бичих сурч байсан. Цайндч манай нэг хамаатны наран гэрэл гээд надаас 2 ах залуу байсан. Тэр айгүй ах тэр. Тэрийг 7-т ном сурчлаа чи одоо сургаал ном. Харьцуулаад. Тэрийг 9-р ангид 10-р ангид орсоор юу уншиж байна. Мягнын шинэ үлгэр уншиж байна. Чи одоо орсоор Монгол тамир прозрачны тамир уншиж аваад ирнэ гэж шахдаг. Би тэгээд тэр хамаатан ах найзтай чирэгдэл ах тавтаа сурч ийсэн. Тэгээд тэг чинь их тоглоом байгаагүй шүү дээ гэрт. Тийм Монгол шагаа байна. Шагаа байна. Өөр тоглоом байхгүй. Бабахгүй. Би тэр нэг оюутны 4 хантай гэрт аав ээж хоёулаа 2 дугаар курс оюутан багт өрсөн. Тэгээд наг сургууль төгсөөд яаж ядуу оюутны л хүүхэд. Тоглоом шагааны суурин байхгүй. Тэгэхээр ном бол хамгийн гайхалтай тоглоом байсан. Ямар санд 1-р ангид ороход 100 ч илүү 200 ч илүү ном уншсан байгаа. Шууд нацаг дээр тэмдэлтэй авч яваа. Гэртээсэн бүх ном уншсан. Бүтэн жилжингээ 1-р ангийн багштай загнаалдаг байсан. Сахилгагүйтэй хийх юм болтохгүй. Үдцэн мэддэг юм яриад байна гэдэг. Тий одоо ч гэсэн тэгээд яхаа цуглуулдаг бол биш.
уншиж л яг зарим нэг мэдэхгүй нөгөө яг бэжик гэсэн ном байдаг л да. Жишээлбэл энэ нөгөө Ганжуур юу л гэж би бүгдээр ингэ наагаас бэ хүртэл энэ олон томыг уншиж барах уу. Гэхдээ энэ дотроос уншиж байгаа ном бол байгаа. Үнийг хэлэхэд намайг үзэгч шоолж магадгүй. Гэхдээ би анх бол Ганжуурын 108 дугаар батыг 10 дугаар ангид байхдаа 108 дугаар батаас Нагаржунагийн хоосон чанарыг 70 шүлгэлсэн гэж судрыг гаргаж ирж бүр Улсын намын сангаас авч үзчихсэн. Тэгэхэд хавар намрын суботик гэж хийж хахад манай ангийн Ганбаатар хоёр Улсын намын санд 14 болоо 21 хоног хуучин намын тасагт ном зөөж тос шороог найрлах тийм суботик хийсэн. Манай Ганбаа манай хамрын гамриттэй болоод тостойгоо заржлаад би гамриттэй болов. Тэгж яхта ловсон цэрэнгүй судалгааны ном уншаад тэрнээс үүдээд Нагаржунагийн одоо бодохоор энийг үрээд 17-тай 18 ч өрөөг 17-тай жоохон хөхөд тэр буддийн гүн ухааны хамгийн дээд оргил болсон номыг олоод уншаа сонирхол үгэж хийжсэн. Одоо ч гэсэн эндээс арай тэрнээс гайгүй их суртахууны сургаал ч юм уу тантрын зарим зохиолуудыг бас ингээ аваад үзэх гээд. Миний ухаан чадал хүрэхгүй ч гэсэн хүүхдүүд маань энэ манай залуу эмчнэрийн манай ухаан чадал нь хүрээд үтий гэсэн номоо тий зарим нь магадгүй яруу найрыг сонирхож магадгүй ш тэгвэл дэндийний загстай айлгооны тадыг авч үзээгээд зарим нь ангаахын хэмээн авч үзээгээд ингэж үзэхэд хэрэгтэй байх гэж бодоод энэ Ганжуурыг бүтэн цувралаар нь 3-ыг захиад аваад байгаа. Сөхдөггүй ном бол баг байдаггүй. Сөхгүйгээр нэг тавилга болгоод өргөчдөг хүмүүс бас байгаад байдаг шүү дээ номыг дөө ингээ бэжиг. Үгүй надад бол харин бүр дараа яршиг болоод байгаа. Одоо ингээд та нар хэрвээ манай энэ өрөөгөөр явах юм бол ингээд байгаа өнцөг болгонд номоо олцсон. Багтахгүйг нь би цатлын өрөөнд байгаа манай аав ээжийн анх амгаах төгсчөөд ойтон хүмүүс чинь мөнгөгүй нэг 4 антай гэрт нэг ивэл өөхөн тусаар гэсэн борц хийж л идчихл өссөн шүү дээ. Тэгээ мөнгөтэй болонгуудаа авсан анхны өрмийн номын шүүг нь одоо хүртэл надад энд байгаа 30 жил болж байгаа. Энд багтахгүй. Гэрт ч гэсэн одоо ингэж орлон борлон цуудаг ширээ. Ер нь хаяасан газар ном ингэж тавиал явчихна. Орлонд нэг 20-30 ном ингээд бүр багтахгүй тэгээд агуулгатай хайрцаглаад дээр үе уран зохиол мохол тавьчихсан. Тэгэхээр надад хогшил гоё биш бүр дараа болоод яахаа бүр мэдхээ болчихсон. Нийлээд би хүмүүст өгдөг л дөө. Өдөрний 2-3 эмнэлэг аймгийнханд хэдэн зуун ном өгсөн. Тооны номуудаа би их сургуулийн дэвтэрж огшоод 200-аад ном өгч ийсэн. Зарим нь хандуулаад өгдөг. Батгүй л нэг та номисоо нэчүүлээсэй. Гэхдээ хуучин номнууд нь хэрэггүй байх л та. Яг миний оюутан байхад цуглуулж 80-90 оны амгахын намч одоо утгагүй болчих жоох орс хэл дээр. Дээтрхийн нарийн мэргэжлийн. Тэгээд агуулга нь хоцорсон. Тэгээд одоо яах юм бэ зарим нь мэдэхгүй хайчихэр хайхгүй. Хайр юм байгаад байдаг. Лений 35 батыг л ав. Тэслэн дээр гал асаагаал дуусгацсан. Одоо бодохоор хайрж. Байж л зүгээр юм шиг тийм. Хийх газар ба. Та цагаа одоо барыг ячснаар ч. Дөрөв антай гэрээс нүүгээд нэг хамаатны ах их нэг өрөө байранд орсон. Би сандаг байхгүй. Волк 21-ээр нүүчихсэн нэг 2-3 шуутай ном. Тэгэл болоо. Тэгээд жоохон хувцлээсэн баг тийм. Өдөө хувцсан л баг өөрсдөө өмсөд нэг торнд л юм байсан юм шиг юм. Би бол аягүй сандаг байхгүй. 2-3 шуутай ном айл нүүж байгаа шүү дээ. Тэгэл орж ин. Тэгэхээр тэр хоёр чинь хамгийн дөрөв номын шүүгээ авдаг нарахгүй юм байна. Энэ бизнес хийх байлгах юм биш үү? Мөдөө наттай хамтлан ч одоо хэдэн жил болж байгаа юм бэ? 40 жил болсон байна. Би бүр жоохон хүүхэд байхдаа энэ доотлын өнцөгт нь хаглаад энэ шилжүүлсэн. Энийг өөрийнх нь шилжээр яваа. Эний доотлолт нь ингээ хаглаад өөрийнх нь түлхүүрийн навчид дотор нь унгаад тэгэл бүр тоглож ирсэн. Сандаг авахгүй 5 6 таа. Би тэгээд
хөрх юмнууд муул авч явж байгаа юм даа. Яг ер нь нөгөө 40 жил болоод ирэхээр энэ байрал байхгүй болоод төлхөр байхгүй болсон. Энэ манай аж ахуйн дарга авчид нэмээд юм амир юм чи би нэг ахуулна. Уу амир. Тэгээд доторх нь бол миний номнууд байгаа аав хэрэг номнуудаас бас үлдсэн байгаа. Гэрт ч усыг их байт юм агуулгад. Аав хэрэг номнууд. Тайл яваалаа. Тэгээд чад хийвэл хүүхд банд нарынхаа нэгэнд нөгөө нэгэд эднэр хайч хайчих юм л байх юм бол. Мөн манах гэдэг манах биш. Манай аавын бундангийн гэж айл нөгөө гэрээсээ гараад одоо энэ залуучуудын сайдын төвийн юм байсан манах гэдэг нэг 4 хоног гэрт би чинь 4 хоног гэрт өссөн. Яаж ir ангах төгсөөд имч болохоор нэг айлын байранд авсан анхны энийг л анх авчихсан. Цалингаа 2 юм авчихсан. Энийг авчихсан. Темп гэдэг нэг хард цагаан зурагт авчихсан 68 онд л үүд. Илдэ би дээрээ наваад Юу л гэвэл хамгийн түрүүнд номыг л хэрхэмлэжсэн хүмүүс шүү дээ. Багасаа шахуулаад ирсэн биш. Тийм энгийн л агаар амьсгалдаг цаавууд шиг энгийн л хэрэгцээ. Ангах их ялангуяа манай бүх ангах эмчнэр бол хэдэн 100 хэдэн мянган ном уншиж ийж өөрийгөө зоож ийж бас нэг эмч ухаантай болдог. Эмч болсон анич гэсэн үг л уншиж явах хэрэгтэй. Гар утсан дээрээ ч гэсэн би 50-60 ном татсан байгаа. Хамгийн сүүлд татсан номнууд нь харин жоохон буддийн номнууд ээж магадгүй хаа. Яг энэ ном бол яг нэг хүн амтнд нэг ойр зууртай нэг яхаа жолон суужхтай юм уу цай уужхтай эрүүл шарал сонирхолтой юм байж болох юм. Тэгээд энэ нус хоожтой байвал чих захтнаад байвал ч гэдэг юм уу даралт ихсээд байвал яах вэ гэдэг ойр зур хин дээр очих уу ямар учиртай миний зүрх өвднө гэж чинь миний л зүрх учраас өөрөө учрыг олох хэрэгтэй шүү дээ. Даралтнаас юм уу суцсан нэрснээс юм авахлах нь эвдэрснээс юм юм алсан. Тэгэж хэрэг бол тэрнээс нөгөө нэг бичсэн юм жахах дээр нэг тийм хэрэгтэй биш баг. Тэгвэл ер нь том болоод жоохон ухаан суугаад арай гайгүй болвол том болоод тийм. Тэгвэл буддийн гайхамшигтай хүний тухай сэтгэлийн тухай сургаалын зарим хэсгээс нь одоо энэ орчин үеийн хэл рүү хөрвүүллээ ч гэсэн ганжуур дан хэцүү байгаа байхгүй. Үл ялгуултгал бас байгаа даа орчин үеийн хэлээр би даварчлаа юм л та. Энэ бол жишээлбэл энд байгаа энэ айгүй нарийн өндөр мэргэжлийн төвшингийн англи юм орсолтой хүнч ойлгоод уншаад ойлгохгүй тэр их зүрхний бус юмч уншаад ойлгохгүй төвшний номуудыг би энийг ямар ч одоо юу гэдэг чимгээ юм уу батаа уншаад ойлгож болох хүний хэл рүү орчуулсан байхгүй. Яг энэ дээр бол бас нарийн өвчнүүд бас байдгийг. Миний бодлоор бол ер нь ямар ч нарийн төвшний өндөр хэцүү төвшний өвчнийг тэгж би тайлбарлаж чадна. Ойлгоод мөн чанарыг ойлгоод ингэчүүл зурж байгаа. Тэрүүн шиг буддийн сургаалыг одоогийн бидний уншиж болохоор тийм хэлбэрлөө ингээд зөвхөн хөрвүүлэг сэрүүлэг биш. Агт тайлбарлаж бас биш. Ойлголт өгөх. Ингэж нэг өгөх юм шин. Тэгээд одоо залуучууд бас дахиад нэг уншиж үзүүл гэж бодоод. Тэгвэл одоо залуучууд нэг бас нэг хитрхээ нөгөө талд нэг гараад байгаа юм үгүй энэ тэгвэл буддийн гайхамшигтай сургаал гэдэг чинь ер нь зүгээр хүн лам дээр очиод мөнгө төлөөл тэгэхээр нөгөөх нь пан толгой дээр найз тавиад одоо гайг болчихно. Эсвэл өчигдөр нөгөө буддагийн нөгөө ихтүүцэн өдөр гээд хүмүүс намайг баян болгож өгөөч шалгалт гайг болгож өгөөч гэж бичээд зул хөргөө шатааж шít. Тэгдэг шиг юм ойлгоод байгаа учраас энэ тийм бишээ. Хүний түүхэнд хамгийн анхны удаач хийж магадгүй хаанаас авахулаад харц хүртэл хинч байлаа гэсэн яаж хүн байх вэ? Яаж сэтгэлээ амгалан болох вэ? Яаж энэ амьдралыг туулах вэ? Яаж зовлонгоос хагацх вэ гэдгийг заасан хамгийн энгийн сургаал. Хамгийн энгийн сургаалыг тэр үеийн хаад ноёдоос магадгүй тэр өөр хар гаргийнхнаас чахуулаад энгийн харцаар бие үнэлэгчэд хүртэл бүгдээнд нь зааж өгч хэлж болж исэн сургаал. Хэд өөрчлөгдөд нус төвчний анхны үйлдвэрийг уншихад ойлгоход хэцүү шиг одоо хэцүү болчиход байгаа учраас одоо цагийн хэл рүүг нь бүр хөрвүүлвэл
гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхэд яг нэр томьёоноос хойд олон юм байгаа л да. Тийм бодол байгаа. Гэхдээ энэ бол гандангийн лам нар гэдэг сонсч энэ ямар солиотой хоогүй. Гэтэ энэ олон жилийн дараа жижиг манишин намайг ярьлаа гэж ууралж магадгүй. Гэхдээ зүгээр надад бол тийм мөрөдөл бол байгаа. Энд бас нэг хараад байсан нэг сонин содон номууд байх шиг байсан. Жижиг сажиг та нэг биднэрт бас ховор номоос үзүүлээч гэж одоо ямар номыг хэлэх юм. Цөөхөн тохиолддог номыг хэлэх үү, үнэтэй номыг хэлэх үү, эсвэл мундаг хүний бичсэн номыг. Үнэтэй бөгөөд бас мундаг чиж болно, агуулгаар нь чиж болно, эсвэл үнээр нь чиж болно тий. Яг энэ монгол номнууд бол би бас нэг уншихаас гадна юм авчулдаг гэдэг. Сүүлийн 3-4 жил урагшаа авчиад хуудсын тедэргээ зараад байна шүү дээ. Ийм учраас би баг хүүхдүүдтэй хувцас авч өгөхгүй харамлаад байгаа мөртлөө тэр мөнгөөр ном аваад. Монголд л үлдээ. Би танд хэлчихсэн. Өнөөдөр ч гэсэн надад одоо нэг юм том шугалтан монгол ном ирнэ. Эсвэл надад үзүүлч аваа явчихсан. Үнэтэй хэлээд хань би үнэхээр юм үнэтэй авчихдаг юм гэсэн чи үнийг надад тань дээр гайгүй гэж авчих гэж байгаа. Гадаа байж ч магадгүй. Нэвтрүүлэг зориулаагүй шүү. Тийм үү. Нэвтрүүлэг тэр бахан тавилттай нэвтрүүлэг хийцэн гэж бодод байж магадгүй. Тийм ш. Энэ бол бас тэрний нэг бодвол миний бодлоор ном сонирхдаг хүн 2 дугаар зууны ихэнд Европ маягийн ном хийх гэж өөрөө гараараа гэртээ дэвтэрлээд ном хийсэн юм шиг их хөөрхөн. Монголчууд бол номын оюуны шинжлэх ухааны сэтгэлийн өндөр соёлтой хүмүүс байсан шүү. Одоо ч байгаа шүү л гэдэг юу юм да гэж бодоол ингээд байгаа. Тэгэл нэг энэ тавир энэ тавирын их дуртай гэрт ч гэсэн нэлээд энд байгаа тийм ингээд энэ өрөөнөөс нэг 2 байгаа. Багтахгүй байгаа номнуудыг яаж ингэ болон тохион чихэд хамгийн тохиолдолтой манай юм юу байхгүй. Ядаж ингээд тавьчихвал зүгээр гэдэг. Тийм. Тэ ажиллахгүй. Авдрнуудаа бол ном хийж байгаа сте. Гоо энэ ч үстэй del 10 гурил. Ингээд хацаа. Ном нүүц суул зөндөө бол тийм ээ энэ ачихна ингээд авдрна. Тийм. Яг тэр үеэр бодоод үзэх юм бол тийм. Олон авдраа 50-60 авдраа. Давхар болгоно. Хаймлаг гэхэр хүмүүс нөгөө юм хурц амар үнэртэй, аймгийн үнэртэй тэгэл амар юм сим багаж тэгэл нэг хүйтэн хүндий тийм орчин гэдэг шүү дээ. Авдар харангуй тайлбар. Тийм байхгүй гэл хүмүүсийг нэг гэртээ юм уу, эмээгийн дээр ирсэн юм шиг нэг тийм дотоод 70 тухамсартан тийм нэг мэдрэмж төрөө тайвшраад итгэл амарлаасаа гэж бодоод нэг юм тавиад байгаа. Одоо л тэгвэл биднээс ингэж асуух юм бол тань гинэ шүү дээ. Залуучууд ном уншиж байгаа. Одоо сүүлийн үед бол эрс уншдаг болчихлоо шүү дээ. Эрс их уншиж байгаа гэж магадгүй. Гиг бинтэл давлгаалчлаа дээ. Тэр залуучуудад хандаж үг хэлвэл бүгдийг бити уншаа, чухлын унш гэж зөвлөх үү та? Чухлын ч биш. Ер нь ном бага унших гэж хэлнэ би нэгдүгээрт. Яа. Дэмий юм унших, дэмий л гэдэг. Худлаа нэг тийм гайл энэ дээр уншсан юм ада амжуулж идэг. Ямар ч утгагүй тур бааш. Чухлын ч биш. Гарцааг унших хэрэгтэй ном л уншиж. Өөртөө хэрэгтэй. Тэр нь өөрөөр яг өөрийнхөө мэрэгчлэр гарцааг унших хэрэгтэй юм бол унших хэрэгтэй. Ангаах их бол гарцааг унших хэрэгтэй. Одоо юу гэдэг 2000 ном байдаг бол тэрийг унших хэрэгтэй. Тэргээрээ өөрийгөө ч гэр бүлэд хийжих хүн амтнд одоо хийж чадах юм тэр хоёрдугаар бол хитэрсэн л болох байх. Гарцааг унших хэрэгтэй цөөхөн ном байдаг. Тэр нь бол одоо буддийн сургаалын гол зохиолууд байж болно. Хамгийн энгийнээс нь эхэлж болно. Заавал буддийн ганжуур дээрх олон алтан гэрэл жадан уншаад ойлгохгүй ч тэр их сургуулийн ном шиг байгаа. Хамгийн энгийнээс нь авахад бодмөрийн дээргээс уншиж болно. Библи сайн мэдэх хэрэгтэй. Чингэл одоогийн ертөнц бол барууны ертөнц. Одоо бидний сууж байгаа, хэрглэж байгаа гар утас, хувцас одоо бүх юм энэ хууль дүрм барууны ертөнцийг ойлгохын тулд барууны ертөнцийн дээр суурь тулгын чулуу болсон Библийг ойлгох хэрэгтэй. Кураныг мэдчихвэл их зүгээр юм байна. Тэгээ буцаад өвгд эцсийн 2000 гаруй жилийн турш монголчуудыг бий болгосон тэр сургаал номыг зөвхөн гүн ухааны талаас нь биш. Зүгээр энгийн амьдралыг хасахуулаад тавал бичсэн номч биш. Чихний
чихнээс чих дамжиж ирсэн. Очирт бол үний нууц тарны номыг жишээлбэл Буддийн сургаалын хамгийн дэд төвшнийхийг багшаас савж чихнээс чихэн дамжуулна гэдэг шүү дээ. Тэрүүн шиг монголчуудын ч гэсэн хамгийн эрдэнэсийн эрдэнэс болсон хүний мөн чанарын тухай, сэтгэлийн тухай, амьдралын тухай тэр сургаал өвөөгөөс аав ээжээс бидэнд чихнээс чихэн дамжиж ирдэг. Тэрийг ч гэсэн сайн сонсож байгаас баг уншлаа. Баг л унших. Эрэгтэй эрэггүй хогоор ингээл телевизээр сонингоор явж байгаа хогнуудаар бол тэрхэд уншиж цагаа үрж өөрийнхөө амьдралыг алах бол ямар ч утга байхгүй, шаардлага байхгүй. Долоо төгсдөг жил манай 10 жилийн ангийн мөнх сайхан гэдэг хүүхдийн ах нь нахын яамд ажилладаг байсан. Тэгээ гадагшаа явдаг төлөөлөгч нартай их явдаг. Тэгээ тэдний л очиж тоглохоор айгүй олон хоёр ном айгүй олон байдаг гэсэн байхгүй. Нэг нь Библи, нөгөөх нь Буддийн сургаал. Тэр нэг жаштбууд л байдаг гэсэн юм. Одоо ч гэсэн Япон илээд газруудаар аль аль нь өнгөө байдаг шүү дээ. Тэр нэлийн 4-5 байдаг гэсэн байхгүй. Тэгээ би тэрнээс нь аль алийг аваад 7 төгсдөг жил анх англи дээр л тэ Библи, Буддийн сургаал хоёрыг сүүлд нөгөө инх хоёроо орчуулсан. Анх уншиж ирсэн. Тэгээ аль аль нь болохоор олон улсын international edition болохоор их энгийн англи хэлээр бичсэн уншаад тэгж жагаад гагцэл уншиж сонирхож жагаад аав загнаалаад баригдаад хоёулаа хориотой гэж тооцогддог. Тийм уншиж хэрэгт орох гэж байгаа ингээд. Тэгээ буцааж авчиж өгч ирсэн. Тэгэхэд анх хориотой учраас ингээд 17 дугаар анги гэдэг чинь 14 тавтай хүүхэд. Нэг хүүхэдтэй тийм сонирхол төрж ирсэн. 4 болоо 5 дугаар ангид наваг аав англи хэл заалгах гэдэг өөрөө заагаад дээр нь манай шинжлэх ухааны академийн төв судлаач хүн рүү явуулдаг байсан. Тэр англи хэлтэй хүн. Тэгээ очихоор ингээд дүүрэн ингээд ном судраа болцсон. Нэг лам хүн шиг сууж идэг гэрт. Тэгэхэд бас их санагддаг. Юу их ном энэ олон зүүн ингээд торгон бооцсон. Ямар сони юм бэ гэж татагддаг байсан. Тэгээд 7 дугаар анги төгсдөг жил уншснаас хойш л ер нь сонирхсон. Тэг Кирилл дээр байгаа юмнуудыг авч үздэг. 10 дугаар ангид улсын намын санд хүүхдүүд улсын шалгалт бэлдэж байгаа гэхэд манай Гамбайтай нэг жил шахам улсын намын санд хэрэгтэй хэрэггүй. Тэгэл ном үзэл явдаг л байсан. Тэгээ нэг хэсэг болцсон байгаад 90-ад оноос хойш дахиж зөвхөн Буддийн бишээ Библи, Мормоны, Бахайгийн одоо хэд хэдэн Куран байгаа. Куран уншиж ийсэн. Буддийн сургаал сүүлийн үед их уншиж байгаа. Тэгээд одоо бол би олон ном унших хэрэггүй мэн гэж боддог болоод. Одоо ямар ном уншвал зүгээр вэ? Ер нь хүн өөрөө ч бай, биер нь л хүн ер нь бол их олон ном унших хэрэггүй юм байна. Цөөхөн хэдхэн 2-3 ном уншиж, ойлгож, судалж, хэрэгжүүлж дадах юм бол болох юм байна. Ахта энэ бол нэг өвгөн хүний үг гэж байна. Үзэж туулсан учраас ингэж хийж магадгүй шүү дээ. Бадмирын зэргийг их уншиж байгаа. 1, 2, 3 дахин. Унших байхгүй. Тэгээ Буддийн сургаалд дагн нэрээд дилавад хэлдэг шиг номын үгийг мэдэх нэг хэрэг. Тэрийг одоо бүр шингээгээд дадлуулах нэг хэрэг байхгүй. Буддийн номнуудыг уншаад ингээд доторх агуулгыг Бадмирын зэрэг ч гэсэн зонхон энэ дээр гайхамшигт сурах хүчгийг уншаад ингээд өнгөрөх нэг хэрэг. Гэтэл яг тэрийнхэн дагуу нэвтэрч бяцлахлын сураад тэр төгс чанарын зургааг хэрэгжүүлнэ гэдэг бол шал өөр тэнгэр газар шиг л өөр. Энэ хүүхдийн аав нь одоо ном судралж өгдөг юм аа. Төвийн одоо ном олж өгөх хүмүүстэй захиад хичээлээ. Монголчууд байгаас гэдэг. Тэгээ битэрийн хүмүүс өнөмшихгүй энэ хоёр нэг баахан тарилт хийчих. Ном авахыг бүгд зохион байгуулад ингээд энэ хүүхдээ ном авахд өдөр болгон сая өдөр. Нэвтрүүлэг хийхэд бас сайн өдөр юм шиг. Өдөр болгон сая өдөр ном авахд ном уншихад муу өдөр муу цаг гэж байхгүй л гэж боддог шүү дээ. Тэг жоохон байж байгаа энэ хүмүүсийг явахаар ороод.
таныг бол ном сонирхогч, номын сайн нөхөр хүн л гэж бодод байгаа шүү дээ. За наадах чинь пианор багт л зүгээр нь маш сурах юмсан өөрийнхөө өчрийг олчих юмсан яах гэж амьдраад байгаа юм би хийм бэ гэдэг нэг жоохон ойлгочих юмсан гэл бүтчээд явж байгаа молгоо амтлан л ахна шүү дээ. Тэгэл одоо дахин одоо хүртэл очрыг олохгүй маш хэмтэй болчих. Ямар сони том болоод нэг тэх юмсан гэдэг байгаа нь. Тийм л өчртэй юм аа. Тэгэхээр бол тэнэг жижигхэн эврэл байна гэдгийг ол их сайн мэдчихэж байгаа. Нэвтрүүлгийн уран бүтээлчид манай ийм жижиг сэтгүүл хийдэг ном болгоод. Тэгээд яг энэ нөгөө хөдөө орон нутгийн номын сангууд бол энэ нам сонирхогчдод өмнө хүрж идэг. Тэгээд танд бас энэ сэтгүүлийг өгч байна. Бид нар нөгөө номын баяр зохион байгуулдаг. Тэгээд номын баярынхаа хүрээнд л хүмүүст юм тараад юм байгаамаа. Тэгээд таны тухай ч бас энэ сэтгүүл дээр гарах болов уу гэж бодож байна. Гол нэг мессеж явдаг. Энэ болохоор ном бол гэсэн үг хэлүүлдэг. Тэгээд таныг бас ном бол гэдэг нэг өгүүлбэр хэлж өгөөч. Ном бол ертөнцийг харах цонх гэж хэлсэн гадаад хүний үгээр биш. Монголчуудынхаа хэлсэн үгээр л бас бидний номын ертөнцөө тодорхойлж амьдраасаа тодорхойлдог байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр таны ном ном бол өөр яадаг хэцүү яг олон би буддатай очиж уулзах боломж байхгүй. 2500 жилийн өмнө өгсөн тий. Христ 2000 жилийн өмнө өгсөн. Мухаммед одоо 1400 жилийн өмнө өгсөн. Тэр агуу хүмүүсийн үгийг би зөвхөн номоор сонсгоос. Нэвтрүүлгийн бас ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Ахмад Ти брэнд гэсэн ном гэлж. Тийм Ахмад Ти брэндийн бас гарын билег гардуулъя. Та бас Ахмад цай ууж байгаарэ. За баярлалаа. Ахмад цай. Тийм ийм их хормогч байгаа. Бас бодвол гэртээ очиж галтгоондоо хоол идэг билүү дээ. Оо яг шүү. Манай ихнэр ч надад хавирч чанал өгчтэй юм амар ч хоол идэггүй. Нэвтрүүлгийн явд одоо 9 жил болж байна л да. Тэгээд зөвхөн яг энэ номоор дагсан хүмүүстэй ер нь номтой их орхон байдаг хүмүүстэй уулзч учирч яваад байгаа. Тэгээд аль болох тэндээс нөгөө зөв мэдээллийг залуучуудад хүргэхийг зориод байгаа. Ойлгуулах гэж нэвтрүүлэг хийгээд номтой холбоотой бусад олон ажлуудыг хийгээд байгаа. Ийм нэг хэсэг залуучууд байгаамаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгээд таны ажил улсад өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд төгсгөлд нь дахиад хэлэхэд баг унш. Гарцаг унших хэвээр номыг л дахин уншиж нэвтэрч татлуулгаараа тэрнээс хэрэгтэй хэрэггүй. Одоо санаман шиг ч юм уу тийм юмуд тэгэл гон зохиол өтер ихэнх нь хэрэггүй, унших хэрэггүй. Хайрын цаг, хайрын залуунаас хайрын тарих, хайрын амьдрал бол